За нээлттэй оролдоо явж байгаа чухал асуудал ярьж байгаа ард түмэн харж байгаа. Тэгэхээр маш энгийн үгээр л ярих гэдэг. За ингээд оюутлогын бүлэг орд байжээ. 5 компани лиценз авчээ. Онтре гэдэг компани нэг юм маш ноцтой юм сая хэлсэн нь оюутлогын гэрээ байгуулагдаж байхад тухайн газар нутагт тэр лицензийн талбад дээр хайгуул хийгээгүй байсан гэж хэлж. Тэгэхээр юу болж хуурж исэн бэ гэхээр оюутлогын улбар хайгуулаа хийгээд нөгөө олон нарийн жорк стандартаараа хийгээд хөрөнгө оруулалтын гэрээгээ хийгээд тэн доор байгаа юмаа дөрвөлжин шугамтай дэвтэр шиг мэдчихсэн байна. Тэгэхээр яг хажууд нь 1 метрийн зайтай байгаа газар тийм хэмжээний юм байгаа гэдэг нь тодорхой болж эхэлсэн. Онтре компани зардал гаргах шаардлагагүй болсон. Тийм учраас оюутлоготой ч гэдэм үү харилцагч хоёр компанийн хооронд 80-20 гэдэг шууд битүү гэрээ байгуулагдсан. Би түрүү яагаад асуултан дээр энэ 11.9 эсвэл 21.1 тэд гэсэн нарийн тоо байхгүй 80-20 юм бэ? Энэ дээр ямар нэгэн дүгнэлт зардал гарсан уу гэсэн энэ дээр надад хариулт өгөөгүй. Тэгэхээр энэ Онтре гэдэг компани лиценз дээр ямар ч зардал гаргахгүй байжгаад өөрөө аз таарсан тэр баялагийг 20% ашгийг авъя гэдэг ийм л хэлцэл явсан байна. Тэгэхээр бид нар энийг бол түрүүн би Бадамсүрэн гишүүний тэр олон шаардаад байгаа бичиг баримтуудыг бүгдээрийг нь гаргаж өгөөд дахиад мөнх хойсголын гишүүн ажлын хэсэг байгуулъя гэж. Тэгээ энэ дээр нэлээд нарийн авч үзээд бид нар ерөөсөө бүх юмыг цоо шинээр 100%-аар нь энэ лиценз дээр эхлүүлэх боломж байгаа юм байна гэж харж байна. Ягдгүй л энэ компани хайгуулын зардлаа гаргаагүй байж ах үедээ өөрсдөө юутэйгээ мэдээд ийм тохироо хийсэн байна. Тэгэхээр Монголын баялагийг хоёр компани хоорондоо тохироод 80-20 гээд зүгээр аман тоогоороо, цээжинд багтсан тоогоороо ингэж хувааж эзэмшиж болохгүй. Тэгэхээр хэдүүлээ энийг зүгээр энэ аз таарсан л шүү дээ. Нэг хайгуулын лиценз авцсан чинь тэрэн дээрээ зардал гаргаагүй байж байгаа гэж. Тэгэхээр нөгөө нэг хуулинд үндсэн логикоор тэр компани зардлаа гаргаад эрсдлээ үүрээд ингээ явсан бол бид нэр 34% авъя гэж. Тэгтэл яг тэр оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаагүй үед оюу толгой хажуудлын бүгдийн зардлаа гаргаад хайгаад олцсон байгаа учраас тэр хүн тэр зардлыг гаргах шаардлага болчихж байгаа. Тэгэхээр энэ хүн одоо энэ компани бол энэ этгээд бол ерөөсөө энэ дээр зардал гаргахгүйгээр маш том ашиг хүртэх боломж бий болж байгаа. Энэ нөхцөл байдлыг бид нэр дүгнж үзээд энэ 100% дээр ямар шийдвэр гаргах вэ гэдгийг л манай засгийн газар ухаанаа уралдуулж ажилласаа гэж хүсэж байна.